Дараагийн бичлэгтээ тавтан морил та бүхэндээ өнөөдрийнхөө бичлэгээр шин сарныхаа тухай мөн будын буцалтын тухай тэгээд дээрэс нь маш олон дэлхийн ертөнцийн дээр хөдөлгөөнүүд үүсэж байгаа. За өөр бас олон янз бүрийн өдрүүдийн давхцал болоод байгаа. Тэгээд ер нь эхэлцэн явж байгаа байхгүй юу? Энэ удаагийн шин сар маань 7 сарын 25-ны өглөөний 4:10-т үүсэх байгаа. Сар харагдахгүй ингээд хүмүүс хэлээд байдаг. Сар бол харагдахгүйсэн ч гэсэн тухайн тэр цагт Арслангийн ордонд шилжиж ороод яг нөгөө шин сар маань тэнд тохиож байгаа. Монголын цагаар бас хэлэхгүй бол хүмүүс асууад байдаг. Монголын цагаар бол 3:10 гэсэн үг шүү. Өмнө нь бол Матрийн ордонд байрласан нөгөө бүтэн сарны бичлэг оруулж исэн үеэр болохоор би юу гэж хэлж исэн гэхээр өөрийгөө аль болох эмхэлд зэгцэлж өөртөөгөө ажиллаарэ гэдэг зүйлийг сануулж исэн бол энэ шин сар болохоор өөрийгөө илэрхийлэхийг мессеж болгож өгч байгаа юм билэ. Яг энэ 7 сарын дунд үеэс ахуулаад 8 сарын ихэнх үе хүртэл ер нь бол маш олон зүйлийн давхцлууд үүсэж байгаа учраас олон хүмүүс сэрх тийм цаг үе ах магадaltaй гэж бас үзэж байгаа учраас би сэдвээ дээр нь тэгж бичсэн байгаа. Тэгээд сэрх гэхээр зүгээр л бид нар өөрийгөө илүү их таньж мэдэж би яг ингэж амьдрмаар байгаа юм байна гэдгээл илүү их ойлгож мэдэрч ухаарах тийм л цаг үе гэдээ бас энгийнээр ойлгочвол зүгээр ах. Тэгээ энэ цаг үеүүдэд ер нь бол хүний энерги сулдаж, тасалдаж, доголдох магадaltaй. За тэгээд нөгөөтэйгүр маш их бухимдах ч юм уу, сэтгэл зүйд сөрөг зүйлүүд ч мөн эсэргээрээ бүр сэтгэл хөдлөл дээдсэхтэй тулдаг ч юм уу, тиймэрхүү янз бүрийн эрсдэс тийм сэтгэл хөдлөлүүд бас бий болж магадгүй. Тэгээд хүний энерги бас ингэж маш олон зүйлийн давхцал донд ядарч байгаа юм шиг мэдрэмжүүд бас маш их авч магадгүй. Тэгэхээр энэ өдрүүдийг хэрхэн өнгөрөхөөс бидний энерги бас сайжрахтаа ч амархан учраас өөрсдөө бас би ийм үед ингэх гээд шүү гэдгийг ингээд жоохон мэдээд өнгөрөөчих юм бол хамгийн зөв гэж бодож байна. Эхлээд буд гаригийн буцалтын талаар хуваалцъя гэж бодож байна. 7 сарын 18-наас 8 сарын 11-ний хооронд энэ хөдөлгөөн явагдана. Тэгэхээр будын буцалтын хөдөлгөөн бол аль хэдийн эхэлсэн байгаа 18-наас тийм ээ. Өөрийнхөө хэлмээр зүйлийг бусдад ингээд ойлгуулж хэлж чадахгүй ч магадгүй, ингээд нэг тийм үл ойлголцол үүсчиж магадгүй. Өөрийгөө илэрхийлэхэд ямар нэгэн байдлаар тийм нэг саадтай ч юм уу тиймэрхүү байдлууд бас гарч ирж магадгүй гэж байгаа байхгүй юу. Тэгээд ямар нэгэн чухал ажил хэргийн тухай ярих бол амаараа ингээ яриад орхих биш, бичгээр ч юм уу мэйлээр ч юм уу үлдээж өгөх гэдэг аргыг бас хэрэглэх нь зөв бахаа гэж бичсэн байсан. Тэгээд будын буцалт гэж юу байдгийм бэ гэд ингэхээр сансар окторгууд болохоор тийм маш чухал үзэгдэлд тооцогддог ийм хөдөлгөөн юм байна л да. Тэгээд дэлхийгээс ингээл харахаар нэг тийм төр хугацаанд ухарж байгаа юм шиг тэгж харагддаг гинэ. Яг энэ буд гариг маань сансар окторгуй дээр яг астрологчтэй юу хариуцдаг вэ гэд ингээ хэлэхээр харилцаа, хүн хоорондын харилцаа, хэл яриа, бичиг баримт, оюун ухаан, бодол санаа, тэгэл аялал тээвэр, арилжаа 8, худалдаа гэл маш олон зүйлийг ингээд хариуцдаг юм байна л да. Тэгээд энэ буд гаригтай холбоотойгоор хөдөлгөөнд ордог маш олон зүйлүүд байдаг учраас тэрийгэ дагаад бас саад бэрхшээлүүд ч гэсэн үүсэх магадaltaй ийм үе гэж хэлдэг юм билээ. Жишээлбэл техник технологи саадах ч юм уу, за тэгээд гэрээ хэлцээр хийсэн бол ямар нэгэн саад гардаг ч юм уу, мэдээлэл дамжуулах зүйлд саад гардаг ч юм уу гэл ингээл ерөөсөө янз бүрийн байдлаар бас саад бэрхшээл үүсэх магадaltaй учраас хүн ингээд тэрийгэ мэдж яхаараа урьдчилан сэргийлж ингэж бас явах боломжтой юм шиг байна. Хуучин хүмүүс бас ингээд эргэж ирэх тийм магадaltaй байдаг гин. Бүх хүнд энэ бол яг тийм байх алгагүй л дээ. Зүгээр ер нь тиймэрхүү байдлууд хамгийн их түгээмэл байдаг гэж үзсэн байгаа. Харилцаануудад буруу ойлголцол бас гарч болзошгүй гэд. За тэгээд төлөвлөсөн ямар нэгэн ажилд бас саатал гарч болзошгүй. Гэрээ хэлцэл шинэ ажил эхлүүлэхээс аль болох ер нь зайлс хийсэн дээрч гэдэг юм уу. Тэгээд энэ үед ямар зүйл хийхэд тохиромжтой вэ гэд хэлэхээр өнгөрсөн үеэ эргэж хараад дүгнээд өөрийгөө олж авах. Дуусаагүй ажлуудаа аль болох гүйцэх, би нэг ийм ном уншина гэж талд нь оруулаад орхисон бол тэр номоо дуусгадаг ч юм уу те. Хамгийн гол хэлээд байгаа нь өөрийгөө илэрхийлэх гэдэг зүйл point болж явж исэн учраас дотоод ертөнцийн анхаарч өгөх, өөрийгөө ойлгох хэрэгтэй гэд. Тэгээд энэ үед эргэж холбогдож хуучин ингэж харилцаа сэргэхэд мэдээж яг байж болно. Гэхдээ
дахин холбоо тогтоосон хүмүүст ихэнхдээ нэг тийм дахин нэг асуудал үүсч бий болох магадaltaй учраас аль болох хуучин тэр орхисон хүмүүстэй эргэж уулзаж харилцаа тогтоохгүйсэн хамгийн зөв сонголт байж магадгүй шүү гэж бичсэн байсан шүү. Дараагийн нэг зүйл нь болохоор хүн болгонд л тодорхой хэмжээний бардам зан бахарх зүйл байдаг штэ. Тэгээд яг энэ цаг үеэр ч юм уу ер нь бол нэг бусдаас нэг тийм өөрийгөө даруулсан ч юм уу өөрийгөө нэг хинч биш гэж мэдэрсэн ч юм уу тиймэрхүү таагүй мэдрэмжүүдийг бас авах магадaltaй. Тэрэнд ингээд хит бухимдаад сэтгэл санаагаар унахгүй байсан дээр өөртөө ингээд дүгнэлт хийгээд бодоод за үнэхээр доромж зүйл бол хэцүү тэгэхгүйгээр зөвөр хүлээж аваад өөртөө ингээд хэрэгтэйгээр өөрийгөө олох боломж болгож бас хүлээж авбал зүгээр ахаа гэсэн байсан. Одоо ажилдаач байсан ямар нэгэн одоо юмд явахдаа цаг тулгаж гаралгүйгээр аль болох ингээд тайван гарах нь хамгийн зүйтэй гэж байгаа. Энийг уншихад надад бас маш хэрэгтэй байсан. Яа тэгэхээр би болохоор ингээд ажил жоохон зайтай байдаг учраас дандаа ер нь маш яаруу ингэж тулгаж гарч бас тэгэл өөрөө л тулгаж жоохон гарчаад идэг л да. Тэгээд яаруу дандаа явдаг ажил руугаа. Тийм болохоор энийг сонсоод өөртөө зориулаад бас цагаа төлөвлөөд аажуу тайван гарч байгаа. Тэгэл угаасаа аливаа зүйлд яарч сандарч үйлдэл хийх ч юм уу яаруу байхаар өөрөө л сэтгэл санаа ингээл тавгүй байдаг штеп. Ингээл өөрийгөө яаруулаад сандраад уурлаад бухимдаал явах чи ер нь яаж сэтгэл санаа тавтаа сайхан байх вүлээ дээ. Тэгэхээр аль болох юмд яаралгүй үйлдэл гаргах. За тэгээд илүү тийм амар амгаланг өөртөө мэдрүүлэхийн тулд бас цагийг тулгалгүйгээр юмыг амжуулж хийж ивэл зүгээр юм болов гэж бодож байна. Би тэгэд энийг сонсчод тэгж бодсон хгүй. Ер нь өөртөөгөө л өнгөрөөж байгаа цаг хугацаа юм чинь өөртөө зориулж бид нар чинь ингэж юмаа хийж байгаа юм чинь өөртөө зориулж цагаа маш гоё тайван төлөвлөж байх нь зөв юм шиг санагдсан. Тийм болохоор та бүхэн маань ч гэсэн бас ямар нэг юм хийхдээ одоо аюулгүй байдлаач бас бодоод аажуу тайван байх нь зөв баха гэж бодож байна. За тэгээд дараагийн нэг чухал зүйл нь болохоор 7 сарын 19-ээс 8 сарын 6-ны хооронд Доё Кикан гэдэг японоор хэлж байгаа. Тэр нь болохоор шорон махбодын үе гэж хэлээд байгаа байхгүй. Энэ үеийг бас илүү дэлгэрэнгүй бүгдээрээ мэдээ гэвэл бас өөртөө хаагаад зүйл болох бах. Тэгээд гол хэлж байгаа зүйлийг нь би бас поинтлоод хэлье гэж бодож байна. Шин зүйл эхлүүлэх ч юм уу ямар нэгэн шилжих хөдөлгөөнүүд аль болох хийхгүй байсан дээр марч исэн 7 сарын 19-ээс 8 сарын 6-ны хоорондоос шорон махбодын үе гэж таарч байгаа юм билээ шүү. За дараагийнх нь болохоор жил бүрийн 7 сарын 26-наас 8 сарын 8-ны хооронд Районскето гэж хэлж байгаа юм л да. Ийм өдөр нь болохоор маш онцгой тийм эрчим энергитэй цаг үе таарч байгаа юм билээ. Шинэ сар маань бас Арслангийн ордонд байрлаж байгаа шүү дээ. Тэгээд энэ маань бас Арслангийн хаалгач гэдэг юм уу тийм утгатай юм үг байгаа даа. Тэгээд тэр давхцлаас үүдээд ер нь бол маш онцгой тийм эрчим энергитэй үе гэж бас нэрлэж магадгүй. Сириус гэд од байдаг. Тэр од болон дэлхийн ертөнц нэг шугамд ингэж игэнсэн байрлалд орж байгаа юм байна л да. Тэгээд тэр игэнсэн байдалд орсноороо сансар одоо тэр гариг окторгуй маань энерги дэлхий рүү маш ихээр ингэж хүчтэйгээр цутгаж өгч байгаа гэдэг юм уу. Нэг тийм бас нэг онцгой үе болох юм байна. Тэгээд ийм үеуд маань ерөөсөө хүн төрөлхтний хүмүүс бидний амьдралд мөн дээрээс нь сэтгэл зүйд олон талаар ингэж нөлөөлж байдаг учраас өөрийнхөө амьдралын тэр маш олон зүйлүүдийг эргэн санаж эргэцүүлж өөрөөсөө асуух зүйлээ асууж за тэгээд өөртөөгөө ингэж гоё харилцаж чадсанараа олон хүмүүс гол нь сэрэх боломжтой ийм цаг үе маа л гэдгийг хэлээд байгаа юм билээ. Ялангуяа 8 сарын 8-ны үед энэ нөгөө Lions Gate гэдэг маань яг дуусч байгаа өдөр байгаа учраас энэ өдөр бол эрчим энерги бүр ихээр ингэж урсан орж ирнэ гэсэн байна. За дараагийн бас нэг зүйл нь болохоор 7 сарын 24-нд та нар нэрээ Маягийн тоол гэд сонсч ирсэн үү? Манай эртний өмнөх одоо 2000 оны үед үүсчихсэн юм тоол юм байна л да. Энэ нь болохоор бас энэ жилийн 7 сарын 24-ний өдөр яг энэ Маягийн он тооллын
битүүн гэж таарч байгаа юм байна. 25 нь болохоор цаг хугацаанаас хасагдсан өдөр юм байна л да. Одоо манай хар бол нөгөө шиний нэгэн байхгүй энэ төр гэдээ ярьдаг шиг бас нэг тийм учиртай өдөр юм шиг байгаа. Тэгээ 26-наас болохоор одоо яг шинэ он тоолно нэгэн гэд ингэж тоолж эхлэх тийм бас ингэж цаг үе таарч байгаа юм байна. Тэгээд 25-нд маань шинэ сар гарч таарад байгаа шүү дээ тий. Энэ маягийн тоол нь болохоор яадаг вэ гэхээр зөвхөн одоо цаг хугацаа он сар өдрийг одоо хэмжих гэхээс илүүтэйгээр хувь тавилан, ертөнцийн одоо эрчим энерги одоо давтамж юу гэдгийг те тэр бүх юмыг ойлгох. За тэгээд дээрэс нь өдөр тутмын амьдралын энерги, эрч хүч, хувь тавилан гэд ингээд маш олон зүйлүүдийг нарийн тусгаж өгдөг он тоол юм байна л да. Тэгээ ингээд үзэхээр бүр маш олон зүйлүүд давхцаж байгаа ийм онцгой ийм өвөрмөц цаг үе болоод байгаад биднэрт одоо ямар нэгэн байдлаар мэдрэгдэж байгаа л гэсэн үг. Маш амархан ядарч гин үү, өөрийгөө ойлгохгүй ч юм шиг санагдаж гин үү, бусдад харилцахад нэг төвөгтэй ч юм шиг байна уу ч гэдэг юм уу. Ингээл өөрөөсөө мэдэхгүй ч гэсэн маш олон тийм янз бүрийн болж байгаа болохгүй зүйлүүд таарсаар байгаа. Тэгээ 25-нда бид нар чинь шинэ сарыг ухтаад 26-наас бас нөгөө Арслангийн хаалга гэдэг нөгөө хүчтэй энергийн давтамжтай тэр цаг үе чинь бас үргэлжлүүлэл ингээл эхэлж байгаа гэл зинхэр чинь бид нар бол маш олон тийм энергийн өөрчлөлтүүдийг хүлээж авч байгаа. Тиймээс биднэрт бол маш олон мэдрэмжүүд, эерэг сүрэг одоо зүйлүүд амьдралд гарч ирж байгаах гэж бодож байна. Тэгээд ийм зүйлүүдтэй уялдуулаад хүний сэтгэл санаа хамгийн их ингэж өөрчлөлтөнд автдаг юм байна л да. Ийм олон энергийн давтамжтай маш олон хөдөлгөөнүүд, маш олон тийм өвөрмөц цаг үе яг давхцсан ийм 7 сарын дундаас 8 сарын ихэнх хүртэл болж байгаа юм байна. За тэгээд энэ дээр хэлж байгаа гол point нь болохоор гол мессеж нь болохоор сүнслэг бие, дээд биетэйгээ маш тайван байдлаар холбогдож, за тэгээд одоо байгаа биетэйгээ нэг хүн болох, нэгдэж нэг бие болох гэдгийг л хамгийн сайн хийж өгөх хэрэгтэй гэсэн байгаа. Тэгэхээр ямар аргуудаар хийх вэ гэхээр бясалгахч байдаг юм уу те, өөртөөгөө ярилцах, за өөрийнхөө одоо өнгөрсөн рүү буцаж ингэж юу болсон болоогүй, би ямар ясан, үүнээс цааш би ямар байх вэ гэдгээ бодох ч гэдэг юм уу те, маш олон аргуудаар хийж болно гэж бодож байна. Ингэснээр жинхэнэ өөртөөгөө бид нар цаашид явах боломжийг нээж чадах юм а гэж хэлээд байгаа. Тэгээд хэрвээ ингэж чадах юм бол энэ цаг үед яг би гэдэг нь цаашид яг ямар байдлаар амьдрмаар байгаа юм бэ? Яаж явмаар байгаа юм бэ? Юу хиймээр байгаа юм бэ гэд энэ бүгдийгээ ер нь тодорхой болгоод чадчих юм бол нөгөө хий гэж бодсон, дээрэс нь ихлүүлсэн зүйлүүд юу гэдгийг таны одоо нөгөө бодсон сансан зүйлүүд чинь илүү хурдтай урагшилж, илүү хурдтай амжилтанд хүрэх боломжтой болно гэж хэлээд байгаа юм билээ. За тэхийн тулд энэ цаг үеүүдийг ашиглаад бид нэр яах ёстой вэ гэхээр өөртөөгөө ээлдгээр ингээд ярилцаж харилцах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлдээ ингэж эсэргүүцэхгүйгээр хүлийн зөвшөөрч өөрийнхөө өсөж урагшлах замаа яг энэ цаг үеүүдийг ашиглаад бий болгоод авах боломжтой юм а гэдгийг л хамгийн сайн ойлгоод авбал болно л гэж бодож байна. Үүний тулд яах вэ гэхээр юуг шийдэх ёстой вэ гэхээр өөрийнхөө үнэт зүйл, таны, миний, бидний яг хувь хүний үнэт зүйл гэж байгаа шүү дээ тий. Өөрийнхөө үзэл бодол, өөрийн хэмжүүр, стандартыг тодорхой болгох шаардлагатай гэж байгаа. Хүмүүс намайг юу гэж бодох бол гэж боддог би биш. Би юу хүсэж байна? Би юу мэдэрч байна гэдгээ илүү бодож гарах хэрэгтэй гэх. Ингэж чадаагүй цагт хүн ерөөсөө цаашаа өөртөөгөө хамт ингэж урагшилж чадахгүй гэж байгаа байхгүй юу? Бодит би гэд ингэ байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг энэ бодит би гэдэг ерөөсөө зүхтах хэрэггүй. Тэгээд дээрэс нь бусдын төсөөллийн би гэдэг хүнийг бүтээх хэрэггүй. Бусдын хэмжүүр стандартын тулд ингээд би гэдэг хүн байгаад амьдраад байгаа юм шиг болчдөг. Тэгэхээр нөгөө таны яг явах ёстой зам чинь нэгдэж өгдөггүй ч гэдэг юм уу. Тийм болохоор л яг энэ цаг үеийг ашиглаад маш олон хүмүүс өөрийгөө олоод сэрэх боломжтой л гэж хэлсэн болов уу гэж би бодоод байгаа. Бусдад одоо тий за би яг ийм хүн, би яг ингэж цаашаа амьдрмаар байгаамаа. Одоо би яг ийм байхыг хүсэж байна ч гэдэг юм уу. Ийм өөрийнхөө одоо үзэл бодол тэр бусдад тавих тэр шаардлага хэмжүүр гэдэг зүйлээ гол нь зөвөр илэрхийлж ойлгуулах ч юм уу.
тийм л зүйлүүдийг хийх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд зөвхөн өөрийнхөө гол нь илэрхийлсэн, хэлсэн. За ийм хүн гэдгээ тэр хүнд одоо мэдрүүлсэн. Тэр нь л болж байгаа гэсэн үг. Бусад хүн таны хэлсэн зүйлд ямар хариу үйлдэл үзүүлэх юм, ямар байх юм гэдэг дээр анхаарах биш. Ерөөсөө өөртөө төвлөрөх тэр цаг үе болгоорой л гэж байгаа. Бусд руу анхаарах гал бусдад тааруулах гадах юм бол өөрийнхөө хувьд хамгийн сайн би гэдэг хүнийг бүтээгч гинэ гэж бодоод өөрлөгөө төвлөрөхөд болно. Хамгийн гол ойлгох зүйл маань ерөөсөө өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хамгийн сайнаар яг энэ цаг үеүүдэд хөгжилтөө гоё жаргалтай өнгөрөөхөл болно гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хавшилгээр дахин уулзцгаая. Баярлалаа.